Хөвсгөл аймаг нь Монгол орны хойд эст орчим бөгөөд Монголын Швейцар хэмээн нэрлэгдэв. Хойдтай өндөр уулс, цэнгэг ус гол мөрөн, өвөрмөц тогтц бүхий агуугаар баялаг, аялал жуулчлалын үнэт төлгий болсон нутаг юм. Хөвсгөл нуур нь 2 сая жилийн настай. Монголын хамгийн гүн, хамгийн цэнгэг ус нуур юм. Дэлхийн эртний 17 нуурын нэгт тооцогддог. Хүүхэд байхаас өссөн нэгэн домог бий. Эрт цагт Хөвсгөл нуурын оронд 9 говь байжээ. Тэнд 5 ямаатай, тахилаатай утгатай ядуу амьдардаг байсан юмсанжээ. Нэг өдөр худгаа тахилгаа марснаас ус гориглон урсаж, уул хүнийгээр дүүрч эхэлжээ. Эмгийн ямаагаа өндөрлөг газар төхөн гаргаж ам аврагджээ. Эмгний нөхөр уран дэх шуулын оройг тайран авч худгийн аманд шидсэний улмаас уул хавтгай оройтой болжээ. Гэвч ус улам ихсэн тул түүнийг сэтлэн урсгаж ийхүү үсгэлэнт нуур болсон гэж. Түүнийг Хөвсгөл нуур, уулыг уран дөш, оройг нь модон хүй, урсгасан голыг нь иг гэж нэрлэх болсон гэдэг. Бошлой хот Баянзүрх сүмийн төвөөс 10 км зайд Дэлгэр мөрөн ба Бэлхэс голын уулзуур дээр орших сүрлэг өндөр хатан зохио юм. Олон түмний дунд амд амжин ирсэн нэгэн домог байдаг. Ядуу амьдралтай бошлой үзэсгэлэн их нэртэйгээ жаргалтай амьдардаг байжээ. Харин хөрш ноёны хүү түүний эхнэр шунхаж бошлойг хуурч хатанд өргөжээ. Агууд үлдсэн бошлой бүрэгдийн дэгдээхийг тэжээн өсгөж эхний тусламжтайгаар аврагдаг. Гэртээ ирэхэд эхнэрийг нь булаан авсан ноёны хүү Хорим хийж байжээ. Хорим дай баримт дуулсан бошлойг эхнэр нь таньж уйлан гүйж очсноор ноёны хүүгийн атгах санаа талаар болж найрт харав. Ингээд бошлой хайртай хантайгаа дахин учирч амарт урт удаан амьдарсан гэсэнжээ. Жаргантын гол Хөвсгөл аймгийн Эренчилгүн сумын зүүн хойно орших Байц уулын урдах 1690 м өндрөөс их авч Дархтын хотгороор тахирлан мушгирч 35 км урсаж Эренчилгүн сумын төвийн дундуур гарч далайн түвшнээс дээш 1543 м өндөр шишгэд гол зүтгэнэ. Жаргантын гол нь өвөл хөлддөггүй бөгөөд гол дотор нургасан өвс ургамал нь ногооноороо цэцгэлсэн байдаг. Мөн өвлийн улиралд голын уур манан ойр орчмын мод бутыг замтуулж маш үзэсгэлэнтэй болдог учраас жуулчид ихээр зорин очдог болоод байна. Эрт цагт Чингис хааны үед Даян дээр хэмээх бүү амьдарч байжээ. Тэр Чингисийн ягтх дээр ирэхэд хаан анд явсан тул хатан бөөлүүлэн онгоц савдагтай даатгалжээ. Харин буцахдаа бөө хааны охиныг сунлан онгоц шидээрээ зүгтааж Чингис хаан баатруудтайгаа даруй хөөн ирэхэд агуудаан орж өөрөө чулуун хөрөг болон хэрэгсүүрт шингэн алга болсон гэдэг. Үүнийг нүдээр үзсэн хаан ид шидэнд ихэд бишрэн охиныг минь хатнаа болгож хайрлаж харж яваарай. Ид шидээрээ энэ нутгийнхаа ард олонд тусалж яваарай гэд буцжээ. Тэр үеэс агуйг Даян дээрхэн агуу хэмээн нэрлэх болжээ. Энэ агуу нь Хөвсгөл аймгийн Цаан үр суманд байрлах Монголын хамгийн том агуу нэг бөгөөд олон тасалгаа ам бүхий байгалийн ховор тогтцтой. Сүүлийн жилүүдэд гадаад дотоодын жуулчид олноор ирж үздэг болсон. Нэгт Жалиар Мухлаа ноён Чингис хааны үед хамгийн алдарт жанжны нэг болж баруун гарын цэрэг өдөрдөн олон улс гэрнийг эзэлж явсан Хөвсгөл нутагт амьдарч байсан Жалиар аймгаас гаралтай гэж үздэг. Хоёрт Далин хутагт Жамсран жав 1876-аас 1965 оны хооронд одоогийн Хөвсгөл аймгийн бүрэн тогтох суманд төрсэн бөгөөд Манжийн дарлалаас ангижрах үндэсний эрх чөлөөд идэвхтэй оролцсон. Бас Америкт сууршиж байхдаа Монголоос урьдчилсан ном зохиол нь дэлхийд Монголыг таниулахад үнэтэй хөв нэмэр оруулсан. 3-т Сайн ноён хаан Номнон сүрэн 1878-аас 1919 оны хүртэл амьдарч байсан Хөвсгөл аймгаас гаралтай гэж үздэг. Манжийн эсрэг тэмцсэн Богд хаант Монгол улсын үед ерөнхий сайд байсан нэр зүтгэжээ. 4-т Данзан 1885-аас 1924 оны хооронд одоогийн Хөвсгөл аймгийн Рашаан суманд амьдарч байсан бөгөөд Ардын хувьсгалын нэрт удирдагчдын нэг Ардын намын үүсгэн байгуулагдсан. 1921 онд хувьсгалд удирдан оролцсон. 5-т Сонмын Дамдан базар хотод 1869-с 1923 оны хооронд Хөвсгөл нутагт амьдарч байсан бөгөөд
Монгол ардын төр засгийн газарт ерөнхий сайдаар ажиллаж тусгаар тогтнолын төлөө тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулсан. 6-ад Лувсан цэрэн Хөдөлмөрийн Баатар Хөвсгөл аймгийн малчин ард. Бөгөөд ард түмэндээ хөдөлмөрч бүтээлд хүний үлгэр дуурайл болсон хүн юм. 7-д жил өмб 1895-аас 1934 оны он хүртэл амьдарч байсан Хөвсгөлөөс төрсөн нэр зүтгэлтэн ардын засгийн үед төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж улс эх орны хөгжлийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулсан хүн. 8-д Инхбатын Бадрууган 1985 онд төрсөн Хөвсгөл аймгийн Тариалан сум. 2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас боксийн төрлөөр алтан медаль өртөж төрийн дууллаа ашиглуулсан шинэ цагийн үеийн алдартай билээ. Дархтын 13 овоо. Хатгалаас Улаан уул руу явах замд өлийн халзан даваа байдаг бөгөөд 13 овоотой. Өлийн халзан даваа нь 2110 метрийн өндөр туршдаг. Дархад авгийн хүмүүс манай улсын олон аймаг сумаар тархсан байдаг гэж угсаатан зүй судлаачид өөрсдийн бүтээл тэмдэглэсэн байдаг. Дархад авгийн хүмүүсийн уг гарал 12-оос 13-р зуунаас улбаатай юм. Монголын нууц товчоонд Дархад аймаг гэж гардаг. Одоогийн Улаан уул, Эренчин-Лүмб, Баянзүрх, Цагаан ор суманд аж төрж байгаа дархтууд дархад ясны зан үйл, хил аялгау, аж төрөх ёсон, сүсшиг, бишрэл зэргийн үх түүхийг хадгалж иржээ. Дархтууд нь түүхэн тодорхой цаг үед ойроод хотгоодын бүрэлдэхүүнд багтаж байдээ. 1549-с 1786 онд дархтууд Засагтхан аймагт харьяалагдаж хотгоодын Алтан хааны харьяа байжээ. 1786 онд дархтууд богдж явсан дамб хутагтын дархан шав болж Хөвсгөлийн ихтэйг шишигтийн өргөн уудам хөндөд аж төрөх болсон юм. Дархт нь уг гарлаараа хотгоод урайнхайтай үүсэл нэгтэй бөгөөд 8 удаагийн жавсан дамб хутагтын дархан шав байсан нь дархад ясны нэр болсон хэмээн эрдэмтэд үздэг байна. Хөвсгөл аймаг өнөөдрийн байдлаар газар нутгийн хэмжээний ойролцоогоор 106,000 км² бөгөөд улсдаа 6 чагсдаг байна. Аймгийн төв мөрөн сум нь нийслэл Улаанбаатараас 671 км зайтай бөгөөд 23 сум нийт 12 багтай бөгөөд эрдэс ур амьсгалтай байна. Нийт өрхийн тоон 482 хүртэл бөгөөд хүн амын өсөлтийн хувьд сүүлийн жилүүдэд 8.8% буурсан өдөртөлтэй байна. Хүн амын насны ангилал нь 17 хүртэлх насны хүүхэд 36.4%, 18-аас 59 нас нь 54.8%, 60-аас дээш насных нь 8.8%-ийг эзэлж байна. Хүүсийн харьцаа нийт хүн амын 49.7 эрэгтэй, 50.3 эмэгтэйчүүд эзэлдэг байна. Ихэнх хүн ам нь сум хөдөө төлөрсөн байдаг ба эрчүүдийн 69.7%, эмэгтэйчүүдийн 67.7% нь хөдөө амьдардаг байна. Эдийн засгийн байдлаар эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй бөгөөд мах сүү, ноос, арьс шир болон бусад мал амтны бүтээгдэхүүнийг боловсруулдаг байна. 2024 оны үржилсэн дүнгээр Хөвсгөл аймагт нийт 5.2 сая толгой малтай гэж тоологдсон нь Монгол улсын аймагуудын дунд тэргүүлэх үзүүлэлт юм. Тосон зэнгэл Тариалан сумдад сүү, зэтгэе, аарал, тараг зэрэг сүү цагаан эдийг боловсруулах цэгтэй бөгөөд биеийн бүтээгдэхүүн гаргагаар онцлогтой. Хөвсгөл аймагт засгийн үйлдвэрлэл, боловсруулалт, аялал жуулчлалтад уялдан хөгжсөн байна. Тус аймгийн ихэр 3 сувд хязгаарлагдмал хувьцаат компани нь загас боловсруулах үйлдвэртэй бөгөөд бүтээгдэхүүнүүд нь нутгийн зах зээлд аль хэдийн танилцсан байна. Мөн Хөвсгөл нурын орчин загснуудыг ашиглан төрийн бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой бөгөөд даршилсан ногоон Хөвсгөл аймгийн хүнсний үйлдвэрлэлийн чухал нэг хэсэг юм. Тус аймгийн мөрөн сумын хошоо аж ахуйн нэгжүүд даршилсан хүнс, чанал, цай зэрэг бүтээгдэхүүний брэнд баялаар танилцуулдаг байна. Энэ нутгийн хүн амын хоол хүнсийг хангах мөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болон экспортлох боломжийг бүрдүүлдэг. Чанал нь Хөвсгөл аймгийн уламжлалт нутгийн бүтээгдэхүүнүүдийн нэг хэсэг бөгөөд нутгийн иргэдийн хоол хүнсэнд өргөн хэрэглэгддэг. Мөрөн сумын хошоо аж ахуйн нэгжүүд чанал үйлдвэрлэхдээ орон нутгийн түүхийг ашиглан чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг байна. Цайны хувьд Хөвсгөл аймгийн хүнсний үйлдвэрлэлийн чухал хэсэг бөгөөд нутгийн иргэдийн өдөр тутмын хэрэглээнд өргөн ашиглагддаг. Мөрөн сумын хошоо аж ахуйн нэгжүүд цай үйлдвэрлэхдээ орон нутгийн түүхийг ашиглан чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг. Зам харилцаа дэд үтцийн хувьд Хөвсгөл аймгийн мөрөн хот нь Улаанбаатар хотоос 690 км зайд орших ба бүрэн хатуу хужилттай автомат замаар холбогдсон. Мөн мөрөн хотоос хатал тосгон руу хүртэлх ойролцоогоор 100 км зам нь хатуу хужилттай бөгөөд энэ нь Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын үсэд жуулчдын зорчих нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Эрчим хүчний дэд бүтц Хөвсгөл аймгийн Монгол улсын цахилгаан сүлжээнд холбогдсон бүс нутгийн нэг бөгөөд аймгийн төв мөрөн хот болон гол сумд нь доктортой цахилгаан хангамжаар хангагдсан байдаг. Нар салхины эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар байгаль орчинд нээлттэй доктортой эрчим хүчний их усрыг бий болгох зорилттой ажиллаж байна. Аялал жуулчлал Хөвсгөл аймгийн Монгол улсын хамгийн үзэсгэлэнтэй байгалийн бүс нутгийн нэг бөгөөд Монголын цэнхэр хүнс гэж нэрлэгддэг Хөвсгөл нураар дэлхийд алдартай. Байгалийн гол үзэсгэлэн түүх соёл, уламжлалт, мал аж ахуй, өв соёлын зэрэг тус аймгийн аялал жуулчлалын гол төв болсон байна. Аялал жуулчлалын гол бүсүүдийн нэрлэл